За түрүүний удаа бол бид нэр Бутан орноор аялаад ирсэн 4 дахь удаагийн зочнороо бид нэр Болдохыг Тов Болд гэдэг Facebook хаягтай Болдохыг үрж оролцуулсан бол өнөөдрийн зочноор зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол улсын далайн захиргаанд ажилладаг Хөлөг онгоцны 3 дугаар зэргийн инженер офицер инх чаргалын инх хоёр гэдэг энэ залууг урьж авчираад байна. За сайн байна уу? Сайн байна. За сайхан хэлж гин үү? Сайхан. За юуны өмнө өөрийгөө танилцуулах юм хоёраа. За тэгээ намайг инх чаргал огт инх хоёр гэдэг. Би Хөлөг онгоцны Бүднээс Солонгос улсад Хөлөг онгоцны 3 дугаар зэргийн инженер офицер мэргэжлэр сурч төгсөөд одоо мэргэжлэрээ 16 онд анх удаа ажиллаад офицерчлалд ажиллаад сая 4 сарын 29-нд 8 сард далаад ажиллаж байгаа их орнд ирээд байна. 8 сард далаад ажилласан гэсэн тийм. Тэгэхээр манай нөгөө Facebook групп дээр аяллалын групп дээр өөрөө нэг аяллалынхаа далаачныхаа 3 найзтайгаа хулсан зураг тавьсан байсан шүү дээ. Хэд хэдэн пост. Тэгэхээр нэлээд хүнд хандлтууд хүмүүс бас их тэрэн дээр их сэтгэл хөөрөө зарим баярлаад одоо бас монголчин далаа тэр гэдэг нөгөө скватер онгоцны хөвсгөлтэй тэгэл нөгөө хөвсгөл нуур дээр байдаг онгоц байгаа төсөөлөө хараад байсан. Тэгсэн чинь бүр үнэхээр ингээд далаа дотор нэг юм хувцас дээр хүмүүс явдаг. Би чи одоо өөрөө чинь хувцсыг бол ингээд кинон дээрээс харж байсан. Ингээд яг би өөрөө далаад аялж явахдаа далаа нэг аяллаар явж байхдаа бол махбодуудтай бол харж ирсэн л та. Тэгэхээр ер нь энэ далаачин гэдэг одоо мэрэгжлэх юм уу одоо өөрийнхөө онцлогийг хэлээч яагаад далаачин болохыг өсөж юм чинь яаж яваад ер нь далаачин болж юу? Тийм 2013 онд 2012 оны сүүлд хэлтэй. Яг нэг тэгэд 2007 оноос хаваад Орос тус манай 3 залуу энэ чиглэлээр төгсөөд иржсэн. 2013 онд төгсөөд иржсэн. Тэгээ тэр үед тухайн үед яг зам тээврийн яамнаас засгийн газрын мөрөглөлийн дагуу Солонгос улс далаачин бэлтгэх сонгогчлолт явж байна гэдэг мэдээллийг олж аваад тэгээд тэр төгсөж байгаа залуучдыг бас хараад далаад бас тий Монголын далаачин болж юм нээлттэй байд юм байна гэх. Тэгээ өөрийгөө сорж үзье гэдэг энэ чиглэл рүү орсон. Тэгээд завшаа гаралтаад тэр сонгоо шалгуулалтанд тэнцээд тэгээ яваад энэ мэргэжлэрээ төгсөөд тэгэл энэ далаа гэдэг маш том салбарт орсон да. Тэгэхээр чин одоо шилбэл зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол улсын далайн захиргаанд ажилладаг гэхээр тэр нь яг ямар учиртай вэ? Би бол яг одоо бол далайн захиргаанд ажиллахгүй байна. За. Тий. Яг далаад гарахаас өмнө би 8 сар 2016 оны 8 сарын 1-ний хүртэл далайн захиргаанд далайн дээр ажилласан мэргэжлээр ажиллаж байгаа. За. Тэгээд 9 сарда яг далаадаа гараад ажилласан. Одоо яг угаасаа далайн захиргаа зам тээврийн хөгжлийн яамнаас анх явсан далаач. Одоо яг Солонгосын STS гэдэг компани яриад тэндээс тий тушаал юмнууд аваад цалин аваад тэгээд явж байгаа. Тэгэхээр чи бол одоо Солонгосын Хөлөг онгоцны одоо инженер 3 дугаар зэргийн офицер цолтой инженер офицер цолтой юм байна шүү дээ. Тэгэхээр чи одоо яа гэсэн жоохон тодруулбал Солонгосын онгоц юм уу Монголын онгоц юм ер нь яг аль улсын онгоцонд одоо ажилтдаг? Одоо яг бидний гарч байгаа одоо онгоц болох Солонгос улсын эзэмшлийн Панама улсын далбаатай хөлөг онгоцтой. Тэр маань яагаад энэ онгоцноор гарах болсон бэ гэхээр 2013 оноос болоод хоёр улсын хооронд далайн тээврийн хамтарсан компани байгуулагдаад Монгол Монгол Логистик гэдэг 2015 оны 6 сард Монгол Солонгосын хооронд. Тий. За. Тэр хамтарсан компани маань Солонгос талын одоо Солонгос тал маань өөрсдөө 4 хөлөг онгоцтой байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр Монгол далаачтай гарч ажиллуулах тий. Тэр одоо юунд нь мөрөдөлбөр одоо зорилт юунд нь байдаг байхгүй юу? Тэрнийхэн журмаар бид нэр одоо яг тэр компани тэр хөлөг онгоцноор гарах завшаа тохиолсон гэж байна. Зөв. Сонирхолтой биш. Тэгэхээр чи одоо Панамын далбаатай ихлээр одоо Панамын паспорт эзэмшдэг байх юм аа. Яг Солонгосын паспорт эзэмших юм уу? Эсвэл Монголынхаа паспорт эзэмших уу? Яг эсвэл яаж явдаг юм далаад аялал? Далаад гарах аялал явахаас өмнө яг мэдээж гадаад паспорт Монгол улсын гадаад паспортоор яваад далаачтай дүүсэд нь юу гэдэг далаачны паспорт гэж байдаг. За. Одоо энэ байна л да. За л үзье. Тэгэхээр энэ бол Панама улсын бид нэр Панама улсын далбаатай хөлөг онгоцноор гарч ирсэн учраас заавал Панама улсын далаачны паспорт одоо үнэлэгдэх байх хэрэгтэй байдаг. За энэ хараа Merchant Marine of Panama буюу одоо испанаар хэлэх юм бол Marina Merchante de Panama гэдэг ийм паспорт юм. Энэ чинь яг л паспорт биш үү? Одоо энэ ууг нэртэй. Энэ чинь дээр нь бичсэн юм биш. Паспорт де Marino гэдэг. Чи одоо
ийм пассворд гэдэг юм шүү дээ. Тэгээ энэ чинь одоо ингээд бас нэг виз шиг ингээд бичигдээл дарагдаад явах уу? Тэгээ энэ дээр болохоор ингээд хөлөг онгоцны мэдээлэл гарсан хөлөг онгоцны мэдээлэл одоо хаанаас буусан, хаанаас буусан ч гэдэг юм. Одоо Индонезиас явсан байна тий. За. Энэ болохоор энэ болохоор солонгос улс юм. Тий. Гэхдээ энэ бол иргэний пассвортаас өөр далаачны пассворд. Ерөөсөө далаачны хүмүүс ингээ авдаг. Ингээд нөгөө аялж байгаа бомтуудаараа дамжаад энийгээр үзүүл явчихдаг юм шиг тий. Тэгэхээр бол одоо энэ хоёр пассвортыг бариад Панамын далбаатай солонгосын эзэмшлийн онгоцонд Монгол далаач ингээд ажиллаа явж байгаа байх нь шүү дээ. За тийм сонир байдаг юм байна. Их сонирхолтой байна. За окей, сонир байна. За тэгээд хаагур аялгаа анч одоо бид нар аялын юу учраас бас тэрийг бол тодруулъя. Одоо ингээд сая түрүү 8 сар далаад гарлаа гэхэр чинь хаашаа өөрөө газар буухгүй ингээд 8 сар далаад өсөн дээр байгаа юм. Гэхдээ яг нэг ачаа тээвэрлэл хийж байгаа гэж байгаа байхгүй. Хоёр ачаа тээвэрлэл тэгээд бид нөр хамгийн анх 9 сарын 3-нд Улаанбаатараас Бээжин, Катараас Бразилийн Сантосоос хөлөг онгоцонд суугаад Атлантын дандагаар яваад тэгээд Африкийн урдуур Вьетнам шууд хараад тэгээд Японоор явсан. Африкийн урдуур нөгөө нэг Сомали дэрийн дэргээр тавиад гэсэн. Биш Сомали чинь яг юу Арабын нэгсийн хойшоо явж байгаа. Яг тэгэхээр Африкийн урдуур өмнөд Африкт тавиад гэсэн үг үү? Өмнөд Африкт тавиад. Түрүүн чинь Сомалиг яриад байсан болохоор би тэр Сомалын дэрийг дахиад буцаж хойшоо яриад тавьсан юм болоо. Хойшоо ирж таарсан. Гэхдээ тэр надад байсан. Тэгэхээр Япон руу сар 15 хоногийн ер нь үндсэн яг гормын аялал байж байгаа хөлөг онгоцны хөдөлгүүр байна бас жоохон асуудал гараад. Тэгээд нот 4 хүн нотыг бол би одоо нэг машинаар яг 8 км цагийн хурдтайгаар гэдэг чинь асар удаан гэсэн үг шүү дээ. Тийм удаан хурдтайгаар яваад юунитээ баг 2 сар гарan талаад аялж байгаа. Японд очсон байна. Бид нэр хэдэн километр гэсэн үг нийтдээ? Нийтдээ тэр чинь яг одоо тодорхой санахгүй байна. Тэгээд ямар ч нэг 3000 майл байсан байх гэсэн. Тэгэхээр энэ сая далаачны нэг хурдны хэмжээг хэлээд багш юм те. Ойлгосноор бол 4 зангилаа нот гэдэг чинь зангилаа шүү дээ. Тэгэхээр одоо нэг 4 зангилаа хурдтай гэдэг чинь нэг цаг 4 зангилаа буюу нэг зангилаа чинь бол 1.8 км орчим. Тэгээд ойролцоогоор нэг 2 км ойролцоогоор за 2 км гэж тооцох юм бол цаг 8 км зүүнээ 8 км цагийн хурдтай явдаг байна шүү дээ. Одоо энэ ачаад дэврүүлэг онгоц те. Ерөнхийдөө яг үндсэн хурднууд манайх бол 14 нот хүртэл чадчихсан. Тэгэхээр 14 нот гэхэр ч одоо 25-28 км орчим хурдтай гэсэн. Тэгж хурдлах боломжтой боловч тэр хөдөлгүүрт бас тодорхой хэмжээний асуудал гараад тэр хурдаа багасгаад аюул аялсан. Тэрнээс бас ер нь бол 10-аас 14 зангилаа хурдтай явдаг юм шүү дээ. Хамгийн ер нь урт аялал бол нэг сар хагасын аялал байдаг юм хэд бол жишээ яг нормал хурдтай байх юм бол. За тэгээд сар хагасын хооронд явхад та нар одоо дан усаар яваад идэм үү ингээ хөөрэ газруудаар буугаад дан усаар явах. Гэхдээ та нар ингээл тэр улсын тэр улс тэнд харагдаж ингээл өнгөрөөд яваад байна. Тийм за тэр нь за энэ Мадагаскар яаж байгаа явж байна да энэ өнгөөр явж байна да гэж мэдээлэл нь бэд болоод тэрийг хараад тэгээд ер нь тэгэл өдөрт ингээл харахад тэгэл цэглийсэн далаа тэгэл сүулдэ чаа хааж яваад тэгэл нэг их газар хуурай одоо арал марл яаж байгаа явах тэгээд хаагаар явж хандахын харлаар явж юм байлаа. Сонирхол үзэн л дээ. Тэгэхээр нэг та одоо шийдвэл сүүлийн 2 жил одоо далаад аяллаа гэж шүү дээ. Ингээд 2 жил аялахад хэдэн хоног хугацааг усан дээр өнгөрөв? За би бол яг одоогийн байдлаар бол яг баг ойролцоогоор яг 2 жил гаруй яг далаад явсан байх. Тэгээд тооцсон бол 3-2 нь бол далаад гэдэг чинь чи бол үндсэндээ бол баг 16-7 сар далаад өнгөрсөн юм шүү дээ. Тэр онгоцсон дээрээ далаад дээр. Тэгээд үлдсэн 8 сар нь бол одоо газар тэгтээ буугаад. Тийм үү. Гэртээ бол биш үү те? Гэртээ биш биш. Оо за. Тэдэс нэ хөдөлмөрийн гэрээ нь юу вэ? Хамгийн доотлолтой 6 сараас 10 сар. Ихтэй 11 сар. Тэгээд буцаж гэртээ хэд өнөг амарчаал. Тэгээд буцаал далаад. Одоо чи дахиад хийжээ гарах уу? Энэ одоо яг одоо бүгднээр солонгос улс 4 залуу маань одоо яг энэ чиглэлээр сууж байгаа. Тэр 4 маань 18 он 1 сар төгсгий. Тэр 4-ийг дадлагаа яг өөртөө сая бол яг 2 залуутайгаа гарсан. Тэр манай дээр яхаа тэр дадлага хийсэн. Одоо тэр хоёр манаас офицер цолтоо гараад ирэхээр 18 оны 1 сард нөгөө дөрөв хүүхдэд дадлагаар бас аваад нэг бүлэг өгсөн 7 хүний Монгол 7 багийн гişүүд тэгээд гарах. За. Нэг ээлж нь 7 хүн тэр баг юм шүү дээ. Тэгэхээр манай аялагч нар санагч гэж магадгүй. За хөлөг онгоц гэж бодохоор за нэгдүгээр тийм дөрөв төгс өмсдөг юм байна. За Гэмэндээс харж байна. Надаа ийм цагаан хувц өмсгсөн юм шиг байна тийм. Энэ офицер зуртай хүмүүс өмсдөг юм шиг байна тийм. Энэ болохоор шалгаа идэр тийм парад хувц.
За. Тэгээ биднэрт нэг яг ажлын хувцас гэж вэ. Тэгээд нэг зуны шар бас нэг яг солонгос зөв төсөлтэй. Солонгос жоохон Америкийг яг юм жоохон төстэй шүү дээ. Тэгэхээр шар хар яг нэг Америкийн яг усан цэврийн одоо юуны тэнгисийн хувцснуудтай төсөлтэй юм 100. Тэр одоо шийдвэл манай цэргийнхэн бол одоо ингээл баг дэвшлэгч ахлагслыг гэж цолтой шүү дээ. Одоо одтой гэж шүү дээ. Өөрийн чинь бол одоо юм баг юм зураастай биш үү? Уулзтай юм зураастай. Тэгэхээр тэр нь одоо 3-р зэргийн офицер, 2-р зэргийн офицер, 1-р зэргийн офицер гэдэг ингээд явдггүй тий. Одоо энэ яг минийх энэ одоо харж байгаа улаантай байгаа. Шарын хажуугаар улаан зураастай байгаа. Тэр маань өөрөө инженерийн хөтөлбөрийн баг гэсэн утгатай. Нэг зураас маань өөрөө 3-р зэргийн инженер, 2 болохоор 2-р зэргийн инженер, одоо офицер, 3 болохоор 1-р зэргийн офицер болоод 4 болохоор капитан чиф инженер болж байгаа. Зөв. За тэгэхээр чинь ингээд томроод ингээд та нар чинь ингээд цол ах тушин бол уруудах нөгөө тоо бол багасах юм байна шүү дээ. Тэгээ 1-р зэргийн офицер болоод капитан болох гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ бол би бол ойлгохтой ингэж ойлгож байгаа шүү дээ. Хөлөг онгоцны бүх багууд бол мэдээж ганцхан капитантай байх хэрэгтэй тий. Тэр нь болохоор үндсэндээ баруун зүүн хоёр гартай баруун жигүүртэй тий. Тэгэхээр баруун жигүүр нь бол юутай байх юм шүү дээ тий. Одоо хөлөг онгоцны инженерийн баг буюу одоо хөлөг онгоцыг хөдөлгөх одоо техникийн баг гэсэн. Нөгөө тал нь болохоор хүн хүч одоо тэр ачаа одоо юу гэдгийг одоо нарын удирдлагын баг байх юм шиг тий. Тэгэхээр бол капитаны доор бол одоо нөгөө тал нь болохоор хариуцдаг нь чиф инженерийн буюу 1-р зэргийн ахлах инженер гэсэн. 1-р зэргийн офицер золтой хүн гэсэн үг тий. Үгүй яг чиф гэсэн үг. Тэрний доотлолт 1-р зэргийн инженер. 1-р зэрэг болчоод дараа чиф болох юм тий. Нөгөөх нь болохоор удирдлагын багийн чиф гэж бас байх юм тий. За зөвтэй. Зөв. Тийм офицерын зэрэг. Тэгээд бусад далаач гэж байх уу тий? Тийм бусад далаач гэж байх уу? Нэг ингээд одоо хөлөг онгоцны аял хэдэн баг гэх уу? За манай сая Jupiter-ээс манай хөлөг онгоц өөрөө 30,000 тонны даацтай. 5 твштэй. Урагшаа нэг уртаараа нэг 180 м урттай, өргөшөө 45 м. За чи манай аялагч нар Titanic-тай харьцуул та. Titanic-аас харьцуул гэрөө. Titanic-тэй яг суугаа. Нэг 200 м гээд тооцож болно. Тийм үү. Ер нь дундаж төвшнийх гэж явдаг. Тэгээд нийт 3 улсын иргэншилтэй Индонез, Солонгос, Монголын багийн бүрэлдэхүүнтэй 22 ажилчинтай ахлахтайгооч, туслахтайгооч, туслах ажилтнтай юм бол 9 ажилтнтай, офицерууд 6 офицер, тэгээд капитан, чиф инженер, капитан, чиф инженер Солонгос улсын хүмүүс байсан. Бусад багийн гишүүд бол Индонез. За тэгээд чи ингээд далайд гараад явлаа. Дээр үе чинь бол далай гэдэг ойлголт чинь бол одоо гой хүнжиг хөдөлгүүр ингээд техник юм байна. Дээр үе чинь бол одоо далай хэл бол ингээд салхин тугдаал явдаг байсан байж байгаа шүү дээ. Дээрээс нь өнөөдрийн та нарын ингээд сая чи ярьж штэ нэг сар гаруй сараагс ингээд нэг онгоцсон дээр ингээд суугаа явна гэхэр чинь бас урт хугацаа гэж. Тийм урт хугацаа шүү. Тэгэхээр чинь хуурай газар буухгүй шахам байна тийм. Тэгэхээр чинь чи ингээд харахад бол ингээд за би Бразилаар явж ин за өмнөд Африкаар орлоо. Одоо өмнөд Африкийг ингээд цай хэлтэй уушгүй тойрлоо чигдэв ингээд явна штэ. Тэгээ ингээд явж исэн чи одоо ингээд газар буухаар яах вэ одоо ингээд баланс дээр алдаа ч юм уу эсвэл тийсгүүлэг газар сонигдаад хайр үрээд ч юм уу санаад ч юм байх. Тийм юм нэг байхгүй. Яг зөв нэг хөлөг онгоц маань өөрөө банк давилцж яадаг. Тэгээ заримдаа далайн шуурхтай бид нар ч бас яг далайн шуурхтай шууд тулна гэж байхгүй л дээ. Хөлөг онгоцны цаг уурын төхөөрөмжж байдаг. Тэгээ газраас байнга мэдээлэл авч яадаг. Яг нэг давилцчаад яг нэг зүгээр нэг газар дээр нэг байх гэсэн гэж байна. Тэг бодогдохгүй бол байна л та. Дотор мухаар л те. Дотор мухах нь айгүй. Яг тэр нэг дотор мухах зав гаргадаг байхгүй. Яг нэг шуурх болоод нэг бэлэн байдал тарлаж те. Зөв. Тэгэл бүгд доош очиод бэлэн байдал нөгөө нэг хөдөлгүүр юм ингэж чинь нэг доктор мухах зав гарахгүйгээр явж ажиллаа шахаад. Зөв. Тэгэхээр бас айгүй. Би ягаад энийг асуусан бэ гэхээр 90-ад оны ихэнх үед би 2 хоног одоо нэг sailing boat гэж яддаг шүү дээ. Би энэ sailing boat-оор би 90-ад оны ихэнх үед 2 хоног би хонд sailing boat хийжсэн. Тэгэхэд бол би ямар ч одоо юу харахгүйгээр их газар харахгүйгээр далаа дээр хоёр тэгээ би дотор уцтаар ингээд өвчт юм байна. Тэр чинь юус аврал авахгүй байлаа шүү дээ. Ямар ч. За тэгээд дараа нь би аялж байхдаа бол нэлээд олон би одоо шилбэл том одоо юм круиз гэдэг шүү дээ. Шипер би зүүн даажаар болон газрын дунд тэнгисээр гэдэг нэлээд аялсан л та. Тэгээ яг бид нар нэг хамгийн сүүлд миний санаж байгаа болохоор 3 жилийн өмнө шиг санагдчихэв. Италийн нөгөө Сицилиар Палермо хотоос Испаний Майорка руу явж явах хооронд миний санаж байгаа тэр чинь яг 1 хоног бүтэн 2 хоног явсан далаад газрын дунд тэнгис. Тэстэй супер далайн юу болоо шуур болоо 2 хоног
Тайлгэрсээ тэнд байсан хүмүүс бүгдээрээ уншдаг маань бүгдээрээ уншаал. Тэгээд хөлгийн тавцан дээр гарахыг хориглолцдог. Тий. Хөлгийн тавцан дээр гарахыг хориглоо. Тэгээд далайн давлаач ерөөсөө бүр ингээл авч шидэл. Тэгээд энэ нэг скринээр онгоцны одоо явж байгаа хурд салхины чиглэл далайн давгаа харуулаад энэ дотор байгаа хүмүүс бүгдээрээ тэгэл манайхан болсон юм яхдаг гэж байгаа хатаа юм уугаад хүчээр давлаа тэгээд өнгөрөөж. Тэгээд тэр үед бол ер нь бол аврал байхгүй байл шүү дээ. Тий, ер нь хэцүү. Бид ч яг нэг далайн шорон уусаад харалтаж юм уу. Тэгэл өрөөрөө өрөөрөө орохгүй шүү дээ. Дараа бэлэн байдал зааж байгаа. Тэгэл нэг арай гайгүй заримдаа яг тэр шуургач 2 хоног өмнө болчихсон. 2 3 хоног болчихсон. Тэгээс үлдээ унтчихдаггүй. Унтах хэцүү. Тэгээ дээрээс нь унтах боломж нь байхгүй бэлэн байдал зааж байгаа чинь. Тэгэл өрөөрөө нэг гайгүй болоод өрөөрөө ороо. Хүн орж ирээ бүгдний дүүгээсэн шүү. Бүх юм унаад хагараад. Манай хийдэг билээ. Чамдаас аваад чи бүр савж унаад. Тэгээд чи газар буухаараа би ингээд онгоцон дээр 2 хоног дайвалцсан чи газар буухаар бүр дайвалцаад байгаа. Ингээд жоохон тэр сууж мууж дээр гэж яддаг гэж. Бас нэг хүсгээр юм биш юм шиг байна. Тий, бас нэг хүсэж байгаа юм байна. Тэр бол чи одоо усан дотор одоо яхаа бүр ингээд амар сэлэх үү одоо аварч чадаа. Усан дал сүхш. Тэр хүмүүс усан дал загсуул гэдэг. Би ч гэдэг сүхэлтэй л гэдэг. Энэ чинь тийм нэг сэлэх хичээлээсээ илүүтэйгээр хөв хичээл авдаг. За усан доноод яг survival skills илүү заадаг юм байна. Амьд гарах, өөрийгөө аврах тийм. Яг тэр жишээлбэл одоо далайн усны температур 18 юмтай бол хүний температур биеийн температур 37 метр хэрхэн ажилласныхаа хэрэгэлтийг тэгээ удаан хадгалах уу, аврах багийн хэрэгтэл яаж удаан байх уу. Тэр нэг мөнгөшиг бүрэг болол хэвдэх хамгийн бага биеийн инерцээ гаргах, дулаанаа алдах, сэлэлттэй, хөвөлт тийм зүйлүүдийг л заагаа л та. Тэгэхээр бол бас далайн усан дотор хэрвээ унж ирчүүл одоо хамаагүй ингээд байж болохгүй. Аль болохоор ингээд багхан шиг ирч хүчээ алдаал энэ хамгийн нөгөө энерги бага алдаал дулаанаа тий. Хүн тэгээд аль болохоор хүүхд тухайд бодох хэрэгтэй биш тий. Хэлэх биш тий. Хөлөө жоохон ноолсоо игээл яг цусныхаа бөмбөгшиж жоохон өөрөнгөө болоод цусныхаа хэрэгэлтийг богиосгоод тэгээд тэр биеийнхэн дулааныг бариад тэгэл аврах багыг хүлээх тийм л арга техник зааж өгдөг байхгүй. Үнэс ч далаа тэр том далаад хаашаа сэлгэх юм аа. Тийм шүү дээ. Акул гарч ирээд сэлдэж одоо тэрийг үүсэхгүй юм тий. За их сони юм байна. За ингээд далаад аяллаа. Далаад ингээ гараа явчлаа. За тэгээ чи сая хэллээ шүү дээ. Бразилиас гараад ингээд Өмнөд Африкийг тойроод ингээ яваад ингээ Японд нийтдээ одоо ингээд далаагаа за яг уу шууд ингээд нэг утгаараа нүгэ харддаг юм байна шүү. Одоо тэр орондоо хөл тавьдаг юм байна. Гэхдээ энэ нийтдээ хэдэн одоо улс төвийг ингээ тойрож явсан байх таах уу? Хооц орж идэр үзв үү? Ер нь бол тойрчихсан л та. Ойролцоогоор бол нэг 100,000 км л явсан байх гэж бодож байна. Тэгээ сүүлд 8 тойрсон гэдэг нь дэлхийг тойрсон тойрж байна. Тийм. Гэхдээ тийм бид нар чинь номхон талаагаар явсан, Атлантын далай, Энэтхийн талаа ер нь бүгдгээр явсан л та. Би чи юу дадлах хийж байхдаа 10 сараас би өмнө дадлах ганцаараа хийжсэн байхгүй. Тэгэхэд чи бас Австрали, Америк, Канада тийм. Тэгээд өмнөд Америк тийм, Африк тийм бүгдгээр явжсэн болохоор ерөнхийдөө тойрчихсан. Гоё юм тий. Уул нь мэрэгжлийн ганц манай мэрэгжлийн давуу тал нь яг ажиллангаа аялаад юм хүмүүсээ тий бидний үеийн залуучууд өөр орны залуучууд ямар төвшин юу хийж байгааг үзэх нүдээр үзэхтэй нүд тайлна гэдэг чинь тий шинэ юм үзэх нь тийм давуу тал байдаг байхгүй. Тэгээ залуу хүмүүс ч тэндээс ирчихэж байгаа. Тэр нэг юм монголчин нэг тийм шиг тал нутагтай тий яг заримдаа харин нэг тал нутаг шиг. Тэгээд нэг нар мандаж аргаж байгаа юм харахаар өмнө нь шүү дээ. Тэгэл хиймэрсэл гэж хэлдэг шүү дээ. Тэгээд нэг үлээж бас их яг нутгийн зүгээс үлээгээ гэж байгаа юм шиг тий. Тэгээд нөгөө нэг их нэртэйг бас ингээл холбоог удмаа гэж надад гараад яхарч бас холбоо уцшил болчихсон тий. Сар 2 сар холбоог болчихсон. Тэгээд нөгөө ихнэр маань нөгөө 7 бурхан сүрдэг. Зөв. Тэгээд би чинь ингээ 30-30-д 7 бурхан чи яг л харагдаж шүү дээ бүгд. Нэг ингэж орлоо жагаан юм байна гэл. За Монгол бас энэ од харагдчихлаа даа гэл. Тэгээд ингээ жишээ нь явах жишээ нь. Яг холбоог удах нь жоохон өндөртэй. Тэгэл холбооныг барихтаа бас тэгэл сансан яасан тэгэл залуус тийм шүү дээ. Бас тэртэл нь жоохон хэцүү. Тэгэхээр чи гэр бүлтэй хэдэн хүүхэдтэй? Одоо 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Тэгэхээр 2 хүүхдээс хол тэгэл хүүхдүүд нь ялах уу? Тийм манай баг 2-тэй. Намч тэгэл нэг ирэхээр хөл тарцсан нэг хөл тарцсан. Тэгээд нэг болгондоо л танилцсан шүү. Намч тэгэл танилцаа. Тэгээд гайгүй танилцаад дотносоо л дахиад яваа. Тэгээд дахиад ирэнгүү дахиад ажилласан. Ингэсээр л хүүхдүүд сургууль зээлд ороод өө болох юм байна тий. Гэхдээ гоё шүү дээ. За далаад ажиллаж ингээл аялаа явж байхад хамгийн гоё юм юу вэ? За бид нар болоод ингээд чи сайн хэлж штэ ингээл нэг чинь бүтэн сар ингээл байж байгаа юу одоо ингээл чамайг гоё одоо
ирч хүчтэй байх хүн чинь бас ингээл яг нэг урсгалын өдөр тутам за яг далаа тогтсон байвал бас юу шуургатай байвал бас учиртайтай ингээл тэмцээл ингээл завгүй гэдэг шүү дээ. Яг энэ тогтсон байх ч одоо тэгэл юу ч ямаа надад яг инспирэшн хийгээл гоё болох уу. Нэг тийм бодол байт юм аа. Одоо нэг яг ингээд одоо ингээд би ингээд далаад ингээл явж байна. Одоо чинь арабын тэнцээр явж байгаа байхгүй юу? Араб руу явж ирсэн. Оман руу явж. Тэгэл явж байгаа юм чинь. Яг одоо ингээд энэ тэгээ далааг тэгээ одоо өөр хүн ингээд харахгүй байгаа даа. Тэгээ энийг хүнд үзүүлэх гэсэн ч юм уу тэгээ тийм нэг бас нэг бодол орчдөг байхгүй. Тэгээд яг тэр нэг далааг хараад далаач бас өөрөө үзэх юм байна шүү дээ. Тийм. Бас нэг юм татах хүний татах гэдэг юм хүч үү. Тийм. Ингээд нэг үгээр хэлэхээргүй нэг тийм харахаар нэг байгалийн үзэсгэлэн нисгчнэр тэнгэртэй л гоё байдаг гэдэг шиг дээ. Тэр шиг тэгэл тэр нь аягүй гоё шүү дээ. Дээрээс нэг одоо нэг бас нэг бичлэлтэй юу яддаг вэ? Далаад одоо Бразилиас Япон явлаа гэдэг. Онгоцоо нэг цагийн зүрх гэж харчдаг шүү дээ. Тийм. Далаад бол таахгүй шүү дээ. Нэг өдөр болгоо нэг цаг ажиллаад байж. За нэг өдөр өглөө 6-д очижсэн бол маргааш нь 5 цэцэл, тэрний маргааш нь 4 цэцэл, тэрний маргааш нь 3 цэцэл, тэрний маргааш нь 2 цэцэл. Яг нэг цагийн бүсээр ингэ явж байгаа. Онгоцч болохоор хурдан шүү дээ. Гэсгээд арчдаг. Манайхан ч айгүй удаа шүү дээ. Тэгээд сүүлдээ баг цаг өдөр унтчихсэн хүмүүс чинь шөнө аж босох хэрэг гараад. За цаг нэг өөрчлөгдөж байгаа юм чинь. Тэгээд нэг нэгээр удаахан ингэ явахаар бас нэг үйл бас хүнд их дамттай байна. Тийм дамттай харин тийм. Ажил хийх ч бас хэцүү тийм аа тийм. Заримдаа манайхан ч тоглоал яваад байхгүй. Заримдаа нэг буцахтаа бидний чи яг нэг ээлж миний цагийн ээлж нэг ажлын цаг 8-аас 12 хүртэл байдаг байхгүй. Тэгээ яг нэг цагийн өдрийн 8-аас өдрийн 12 хүртэл оройн 8-аас шөнийн 12 хүртэл. Зөв. Тэгээ үндсэн жижигүүрийн цаг бол тийм байдаг. Тэгээ гот яг 3 дугаар очоор яг цаг дээр Невалийн цаг дээр цаг урагшлуулж ажилладаг байхгүй. Зөв. Тэгээд нэг цаг урагшлуулах үед айгүй гоё. Айгүй тийм. Баярлал нэг цаг хомдчихлаа илүү манай хэлсэд хомдчихлаа. За зөв. 3 цаг 4 цаг нэмээд авах хэрэгтэй хүмүүс чинь 1 цаг урагшлуулсан уучааг 3 цаг явуулж байгаа байхгүй. За би бас нэг сонирм асууя. За ингээд сүүлийн үед чинь ингээд энэ Сомали гэж нэг айхтар болсон шүү дээ. Яг ингээд Сомали эргээр явахаар ингээд далаан дээр юм чинь ялангуяа одоо тэр нэг тэр хэсэг чинь тэгтээ тэр Сомали чинь яг тэр хэсэг нь угаасаа далаан тээврийн хамгийн дэвт зам бас яалтчгүй дайж явахгүй болдгоо эдийн засгийн их ач холбогдолтой зам байх шиг байна л та. Тэр хөлөө онгоцууд явдаг нэг хэсэг навагдсан байж байгаа нэлээд сүүлийн үед ирчихжлээ гэж тэр замаар явж ирсэн үү? Тэр нэлээд тарьчихсан. Тэгмээд юу яд юм л да. Одоо тэгтээ бас энэ жилээс хайцсангой high risk одоо нэг аюултай төвшнөр яг нэг бүсэд байхгүй. Тэр бүсэн жоох хөнгөцсөн байлээ. Залуусын далайн орос гарсан хөнгөдөд хараагаа болсон. Тэр нэг ч бол патролууд байд юм байна тийм. Байдаг. Олон улсын патрол байд юм уу? Сомали өөрийнх нь патрол байд юм. Сомалих байхгүй. Сомалих чи ерөнхийдөө яг тэрнгээрээ засгийн газар мөнгө олдог гэж ярьдаг л та. Тэгмээд яг ер нь онгоцнууд эмдхийн баруун хойгоор ингээд дагаад шүү. Эмдхийн юу нэвнүүд ч бас мундаг штэ. Зөв. Тэгмээд яг тухайн тээвэрлэлтийн компаниас шалтгаалаад зэрсэлсүүч авч идэв. Зөв. Тэгээд мэдээж манайхаа сая явахад бол тэр аваагүй л дээ. Тэгмээд хөлөг онгоцныхаа яг тавцаанд ингээд төмөр хэрэгсээ хоёр өргөс дороо тэг өргөс дороо хэрэгсээ. Тэгмээд яг авирч болохоос бүх юм дээр нэг 10 баа. Чи бол жижигхэн завтай давхиж харахгүй shumнийд давхиж орж ирэл зарим дээр гарчдаг юм шүү дээ. Тэгээ эсвэл бууд болгож байгаа. Маш тийм тэр би нэг лайв харж ирсэн. Бид нар ч болохоор байгаа ганц зүйл нь болохоор ус. Тэгмээд яг ус ч бас өөрөө бид нар ч нэг 10 баар даралттайгаар шүршдэг тийм шүршээд ингээд 8 9 ширхгээр ингээд усан буун тийм юу усан буун нэг галынхан шиг шалгаад ирчихдэг. 10 марсан баг хүн нүүл болох юм шууд ирүүн мөрөг. За ухаар тийм даралттайгаар цацаа авчдаг. Тэгэд хэрвээ тэгэл гараад бид нар бууз усыг гэж бол байхгүй тийм. Тэгээд таарч бол ингээд яг тэр аюултай бүсээр орох авцэрд бол хэвчээ яваал хийгээл ээлжлээд харуул хийгээд шинэ өндөржүүлсэн бэлэн байдалтай байдаг байна шүү дээ. Яг Captain Phillips гэдэг нэг байдаг шүү дээ. Тийм. Tom Hanks-ийн тоос. Тийм, Tom Hanks тоос. Яг тэрнтэй адилхан л да. Тэгэх юм бол яг бид нар яг нэг тусгай суралт байдаг. Хэрэг далайн дээрэмждэг гэсэн үг ярих юм бол бид нар ч ямар өөдөөс нь албаас ирээ барилттай юм шүү. Тэгээд бүгдээр ямар нэг тогтсон нэг тийм цааш дөрөө байдаг. Тэрнээ бас өөртөө кодлсон кодтай өөртөө кодыг кодтай бүх юмаа зааж өгöd. Тэрнээ тэгвэл бас их асал их сонин адал явдалтай юм байна тийм. Тэгээд би чамаас одоо түрүүний үгэн дотроос чи бас нэг юм олж авахлаа л да ингээл олон далаа дээр явж байна тийм. Хэдийгээр нэг төлөв урт хугацаа тууж явж байгаа ч гэсэн маш олон залуучуудтай хамт яваад залуу насндаа хүмүүсээ хийж байгааг бас үзээд тэгээд ажиллангаа аялаа дээрээс ингээд өөрөөс болцаад ингээд тэгээд гол мөрөөдлөө биелүүлээд явдаг гэх. Тэгэхээр чи бараа залуучуудад бас өөр далаачин болох ч байгаа залуучууд байвал бас юу гэж хэлэх вэ? Тэр хүмүүс одоо шилбэл энэ нэрлийг сонгоё гэвэл хэр аюултай, хэр одоо
гоё яадгийн ингээд нэг шиг манай хүмүүс нэг жоохон юу хийж өгөөч. Тэгэхээр Монгол залуучуудад бол яг энэ салбар бол ер нь нийлэх салбар юм бол маш асар том салбар. Тэгээд боломжтой байна. Боломжтой тийм. Тэгээд дээрээс монголчуудыг далаад гарцгүй гэл ингээд далаад гэдэг тийм. Гэхдээ түүхэнд одоо хүртэл дэлхийн түүхэнд далайн дээрийн түүхэнд Монгол улсын усан флотыг үүсгэх усан флот одоо хүртэл зэрэг болж байна тийм ээ. Тэгэхээр бид нэр тэр чинээрээ далаад гарч л байсан байхгүй юу. Ясны манай монголчууд ер нь юмд тагсан зохицох чадвараараа мундаг. Тэр тэрэлтээр л ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй. Тэр Монгол залуучууд ийшээ ороод гадны оронд те хар бороор ажиллаа те хэцүү нэгжсэн орхон мөрзөр сэжгэл сайхан залуучуудтай далаан дэврт гараад те олоо болоо те цаал тэмдэглээ аваад те олоо орноор аялаад тэгээ дээрээс нь өөр юм гэсэн амьдралдаа эдийн засгийн баталгааг бүрдүүлээд тийм үү. Тэгэхээр яг далаад өрхөд салин бэлдүүгээ авлаа гэдэг тэр өрдөх юм гэдэг байхгүй. Бүх юм хангамж танаасаа. Тэнгууд тэр хүн чи юу гэх юм бэ? Тэгэл хааныг орноор явах, аялах, тэрэн дээр мөнгө зарцуулаад тэгээ нөгөө залуучуудын бүгдийнх нь яг л асуудал болсон тэр мөнгө хөрөнгө гэдэг зүйлийг бас бүрдүүлэхэд аягүй хэрэгтэй. Тэгэхээр энэ залуучууд маань одоо Монгол улсаас одоо энэ салбар руу бас сүүлийн үед энэ засгийн газраас маш гарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар Монгол залуучууд нэг зүрх сэтгэлтэй энэ салбарт ороод мөн зэрэгцээд явах ашаа хийж байна тийм. Окей, за нэг юм сонирхолтой одоо түүх одоо тийм үү гэдэг. Одоо жишээлбэл ингээд далаа гэдэг чинь бол одоо жишээл дээр үед бол ингээд нэг юм хөлбүү далайд гарахад нэг ёс үлддэг байсан юм шиг байна. Шинэ хөлгийг харамгууд нь шууд нөгөө шампанскаар хагалж нөгөө хөлгийн бөөрөн дээр зохиж дээр хагалж далайд гаргадаг тийм. За тэгэл хөлийг онгоцсон чинь өөр ингэсэн юм ёс жагмал ба шүү дээ. Цээрэлдэг юм, цээрэлдэггүй юм ингээл ам дамжсан яриа маяг гэл. Тэднээс жоохон сонирхуулаач. Далайн гүнж мүнжтэй бол одоо тааж ирсэн аа. Тэрхүү юм байна л та. За яг зөв нэг ёс ёо хашлах юу ч гэдэг юм. Юу гэдэг нэг гэр бүлийн хоёр хүн ах トゥ хоёр нэг хүмүүс харагддаг. Цог ер нь далаач болох боломж нь ер нь ховор. Яг тэр нэг гэр бүлийн хүмүүс хэрвээ асуудал үүсэх юм бол хоёулаа өгнө гэж. За. Тэр үеэс 1850-аад он хүртэл ерөөсөө дан талбайд онгоц ирсэн. 1853 онд хамгийн анхны уурын хөдөлгөөн 3 шуурт онгоцод байдаг шүү дээ. Тэгж хийсэн байдаг. Тэр болохоор далаач хүнийг бол яг Япон амын тоонд бүртгэдэг байсан гэж байна. Яг тэгэхээр яг эргэж ирэх магадлал багтай. Тэгээ зарим нь өөр оронд очиж буучдаг. Салхины аясаар явдаг тийм салхиг. Яг хэдийгээр нөгөө өөртөө салхины аясаар явж байгаа юм шиг болооч яг салхиа өдөртөн тийм онгоцыг өдөртөн тэр 3 шуур гэдэг чинь нэг юм юутай юу шүү дээ. Тэгээд за тэгэхээр бүртгэдэг байх юм тийм. Тэгээд дээрээс нь та сайн улсын гүнж мэнжил ирсэн тийм. Би бас тэрийг бас нэг мемарын би чи 14 онд шүү дээ бид нараас батлага хийгээд би яг Монголоос ганцаар явж ирсэн. Тэгээд манай мемар бүр 50-д дээр нэг туслах ажилтан байсан. Үгүй тэр хүн осмос уян тэрээс аягүй мундаг. Маш олон тийм тусгай англиар гэдэг тийм. Зааж өгдөг тийм мундаг хүмүүс. Тэр л надад хэлсэн байхгүй. Яг тэгэхэд бид нар арабын тэнгис уян таны альтваа ярьсан. Сомали тэгээд Сомалийн дэрвчтэн тэнгисээр явж байгаа. Миний яваалын цаг яг 00-аас 04 цаг хооронд шинэ тарсан байхгүй. Яг арабын тэнгис ч өөрөө өдөр нарах юм бол шав улцаасан шав. Шүн болохоор яг чинь сарн одоо одны хэрэгт ингээд фосфорчдаг. Тэгвэл бидэртэй туяараа гоёлдог болох юм шүү дээ. Тэгэхээр бүр яг од шиг нэг тийм эхлээ би нэг загасны нэг торны гэрлээ гэж яасан байна. За. Ноон гэрлсаа сүүлдээ бүр од шиг тийм болоод ноон хөлөө онгоц ус төсөө онгоц чинь давлгаа үүснэ. Давлгаа нь өөрөө яг нэг фосфортой үйл шиг авч байгаа. Яг Питер Бэний хөлөө онгоц шиг тийм. За. Зэмдэг байж. Тэгээд би ярээс утсан нөгөө чи лусын ханхууг сонсноо гэдэг. Гүү гэсэн чинь. Яг лусын гүн гэж ярьдаг юм гэж мэдхгүй бай. Дээр үед ингээд одоо олон жилээр тий 2-3 жил ингээд салхиар тий ингээд далаад явсан энэ залуучууд тий их нутаг ихнэр хүүхдтэй ингээд саналцсан ингээд тий тийм янз янзын ингээд далаач өөрөө сэтгэл зүй ажиллалаа тийм баг тий. Тэгээ нэгод тэр яг тийм онцгой нэг тийм далайн бус нутгуудад яг тийм хүн харагддаг гэдэг. За. Тэгээд тэнд бол ер нь бол баг тусын дагин битээлээ юм харагдах юм байна. За. Гэрээ сандсан, ихнэр хүүхдээ сандсан, эмэгтэй хүн сандсан, баахан далаачд чинь гэх юм юу ч харагдсан гэх юм гоё тусын хүн шиг харагдаа тэгээд яриа өссөн. Түүнээс тусын ханхуу гэж ярьдаг шүү дээ. За. Эмэгтэй далаач багтаа учраас тий. Тусын хүн гэж тань тэгэл хүмүүс өсөрчдөг, орчдөг гэх юм. За. Бүр ингээд нөгөөдгөө авахлаа. За. Тэгэхээр өөр цэвэрлэх бас гэдэг юм уу эсвэл далаад одоо сахих дүрм гэж байна. Ерөнхийдөө бол яг түүхэнд бол байсан. Гэхдээ одоо сүүлийн үед ч нэг
бүх зүйл одоо багцлагдаад тэгээ бүх юм хөгжөөд ирэхээр бас технологи тий. Одоо манай монголчуудын зарим ёс заншлыг гэгддэг шүү дээ. Одоо мартагдаад байж болж байна. Тэрнтэй адилхан одоо хүмүүс бол ер нь бол нэг тийм байх гэсэн доо дандаа залуучууд болоод ирсэн. Тэгэхээр чинь одоо бол өөрөө бол чинь далаа дээр аялж байгаа боловч явж байгаа хагас зэрэгжилтийн одоо энэ офицер явахаар хагас зэрэгжилтийн одоо тийм дүүрэн журамтай явах юм байна шүү дээ тийм. Мөн хөлөө эдгээр ачаа тээврийн хөлөө онгоцч гисэн зэргийн биш ачаа тээврийн хөлөө онгоцч гисэн хагас зэрэгжилтийн тушаалыг даах хэрэгтэй. Яг тэр хөлөө онгоцны баг үйлдэл яг нэг цогц вэжж бид нар яг нэг хөлөө шалгаад тэр хөлөө онгоц сүүр хөгөр мэддэг тохиолдол яг тэрийг бас чанар сахина тэгээд далаачин ирчүүд үү жоохон хатуу хөтүү үз бас олон жил ингээ явахаар чинь тий одоо үг ярианаас ахуулаад тэгэл бие биендээ хандлага гэдэггээл янз янзын бас юм үсэх үү нэмээд тоглооматуу тэгэл авгаа орны иргэн залуучууд чинь тэгэл энэ тийм очиараас тэгэл далаач чинь ер нь жоохон ууж идгээр алдартай тэгэл нийлээл олон залуучууд нийлээл тэгээ нөө юу гэдэг олон орны бомтууд орж байгаа зарим бомт Австралийн бомтууд гэдэг Мангартан хотоос гараад нөө зогсож байгаа оснууд чинь бүгд баг баг гэж харж байгаа. Тэгвэл гоч Орос морс ахнаар ороод энд их ороод тэгэл бүгдээрээ орсууч угаас стакантраа билээ явж идэв ус. Нөө 200-ийн стаканыг болгож ирэл. Тэгэл орилтол гоё ш та бүгд сайхан бүүнээр гэдэг яаж байгаа. За тун сонирхолтой мэрэгчлээ бас тун сонирхолтой амьдралтай хүн байна. Тэгээ бид нар чи бас өөр аялагч нар аяллыг сонирхдаг болшоо тэгээд чиний хэлдгээр аялангаа ажиллаад тэгээд дээрээс нь хамгийн гол сонирхолтой өөрийнхөө залуу хүмүүс бус орны залуучуудтай бас ингээд нүүр зэрэгцээд явах боломжтой ийм сайхан ажил хийдэг. Баяр хүргэе. Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваарай. За төгсгөлийн нэг асуулт асууя. Энд чинь манай түрүү өөрөө Панамын далбаатай онгоцтой яваад байгаа юм шүү дээ. Монголын далбаатай онгоц бас яваад байна. Одоо энэ нэлээд олон онгоцууд. Тэдэрт чинь ямар очив? Наад одоо ингээд таарах уу? Онгоцоор ингээд явж байхад Монголын далбаатай онгоц тааруул одоо тэг яах вэ? Тийм таарч ирсэн үү? Таарч ирсэн. Сингапурт ер нь Сингапурт яг тэр Монголын хөлөө онгоцны далбаа, Монголын далбаа, Монголын далбаа тий хөлөө онгоцнуудад одоо яг хөлөө онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явагддаг. Тэр яваараас тэгээд нөгөө нөхдөч одоо ийм Монголын яг ийм паспорттай байх уу? Одоо чиний далаачны Монголын паспорттай байх уу? Одоохондоо үгүй. Яг тэр энэ болохоор олон улсын далайн байгууллаас яг манайх тэгэхээр далайн чиглэлээр сурах тийм бааз орчин бол байхгүй учраас одоохондоо. Тэгээд энэ дээр бас Монгол улсын далайн захиргаа тий тодорхой хэмжээний ажлыг хийж байгаа гэсэн. Окей. За ихвээр маш их сонирхолтой ярилцлага байлаа. Олон орныг дэлхийг ингээд усаар дэлхийг тойрно гэдэг бол бас их тийм сонирхолтой яг дээр үед хүмүүс бас тэгж аялдаг байсан баг. Гэхдээ өнөөдрийн 24 зуунд манай монгол залуучууд ийм сайхан нэр төртэй, эр зоригтой гоё ажил хийдэг юм байна. Би бас яг үнэ хэлэхэд цонтой ингээд ярилцаа сууж явах ингээд чамаар бахарч юм л да. Надад их гой санагдаж байна. Тийм миний багын мөрөөдөл бас нэг юм далаатай, тэнгэртэй би чинь ер нь бол нисгчүүд гэж боддог гэсэн байхгүй. Тэгэхээр тийм мэрэгжил идэр чинь их зүрхэнд ойрхон байдаг. Тэгээд чамаа хараад ингээд яг үнэ хэлэхэд жижигхэн юм цагаан атаархал төрөөд л та. Ингээд дахиад залуу байсан болоод ингээд далаач болох гэсэн ч гэдэг юм. Тэгэхээр манай Монголын залуучууд бас далаач болох боломж нээлттэй байдаг юм байна. За энэ хоёртаа бас амжилт хүсье. Одоо сайн эрүүл энх одоо өдөө усал авааргүйгээр ажлаа сайн гүйцэтгээрэй. Тэгээд гэр бүлд нь одоо төвчээртэй өндөр өсгөл бүгдд нь энэ сайн хүсье. За тэгээд ингээд улам их олон далаад сайн аялаарай. Тэгээд амжилт хүсье. Бидэрт бас мэдээлэл хуваалцаж янз янзын зураг мэдээлэл тавьж байгаа баярлалаа. За баярлалаа гэхээр аялагчтай ингээд та бүхэнд өнөөдрийн лайфыг дуусгаж байна. Дараагийн лайфаар бид нэр гадаад иргэний яамны консулын газрын дараа ариун болд гэж хүнийг урьж оролцуулаад Монгол улсын иргэд гадаад оронд аялж байхдаа гадаад оронд одоо ажиллаар дээр явж байхдаа ямар нэгэн хэлбэрээр ямар нэгэн байдлаар учирч болдог хүндрэлүүд тэр тохиолдолд хэрхэн яаж Монгол улсын засгийн газар өөрийн иргэдтэй болон бусад хүмүүст өөрийнхөө одоо үйлчлэгийг үзүүлдэг, төрийн үйлчлэгийг үзүүлдэг, тэдний яаж тусад дэмжлэг үзүүлэх ёстой байдаг, ямар үйлчлэгийг хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. World Wanderer гэдэг